Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол тайртай үзэг сонсогчдоо сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүлэлийг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие хөтлийн явуулдаг. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи, за мөн өдөр бүр шинэ үрээтэй төлөшөө дэмжиж ажиллаж байна. За бидэнд дугаар болгон дэр цэцгээ илгээдэг Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэнд маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Монголын уран зохиолын хамгийн өвөрмөц дуу хоолой, за бид яруу найраг сайхан зохиолууд орчуулгаар нь хэдийний таньдаг болсон Үлзий төгс зохиолчийнхоо нэгэн сайхан өгүүлэлгийг хамтдаа сонсно. За энэ нүдний шилэнд үлдсэн зургууд нэртэй энэ номноос нь бүгдээрээ Аквариум нэртэй зохиолыг хамтдаа сонсъё. Зохиолч Үлзий төгс. Аквариум. Би энд яг 1 жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн болбраа харьсан минь одоо хэдийний улаан ягаан толботой хатуу хайрсан бүрхүүл болоод хувирчээ. Жил. Яг 1 жил. Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг 1 жил болж байна. Хүмүүс ч гэжтэй үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор 365 хоног өнгөрөөд байгаа юм. Энэ аквариумыг худалдаж авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгийг мэдээгүй юм. Мэдээж энийг хэрвээ мэдсэн бол арай томхныг сонгох байлаа. Би ер нь угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай 4 өрөөс сууц маань хүн болгон саруулхан томын багтан хилэлцдэг албан тасалгаа минь. Цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй гэж магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй юм шиг үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань ч надад багтаад байгаа юм шиг санагдаж, бүр үргэлжил давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, бүр хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм шиг. Хүсэж байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөвгнөж мэдэх нь байтугай зүудлээчгүй явтал. Бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү. Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маань ийм л хэмжээтэй юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж миний хэдэн жил хичээж буй цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн маань дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж ухаарсан. Урд нь бол миний алба. За энийг тэмдэглэжээрэй. Урд нь бол миний алханд элбэгхний багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн 10% том болчихж. Би сандарч нуулгүй хэлэхэд бүр үхтлээ айж ийш тийшээ өсчөж эхлэв. Өсчих тусам миний жаахан охин өхөөр төмхөөрхнөөр энэд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас хайртай охины минь баярлуулна. Бурхан минь, та юу хийчих нь вэ? Гүйко, үнэндээ бол энэ тэрний хийсэн ажил биш шүү дээ. Бурхан энэнд ерөөсөө хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг үлээ дээ. Энэ бүгд ердөөл Замзагийн хийсэн ажил. Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л та. Хүүхэд байхдаа бол Квасимодод хайртай байсан. Магадгүй Квасимодо намайг Замзаа руу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү? Аль эсвэл тэр Замзаа гэдг нь мэдгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийг шивнэж байснаа л санаж байна. Сэрэд харсан чинь энэ бүхэн. Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нилээдгүй сэжигч юм болохоор 60 хөлт биш алтлаг хайрстай бяцхан бүлтгэр загас болгочгож. Хорхоо шавжнаас учиргүй айдгийн минь ч бас бодолцоо байлгүй.
Нэрээ зам загаас ялгаатай өөр бас нэг юм байна. Манай гэрийнхэн намайг загас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга улагсдын дунд бичээтэй цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн. Хөөрхийн нөхөр маань хамаг хөрөнгөө тэр эрэл зарцуулсан. Шүн болгон тэр ганцаархнаа шил архиудаг. Уух болгондоо миний нэрийг шивнэж, шивнэн уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг баг чадхаа тайвшруулж байлаа. Ах トゥ нарын тухайд ч гэсэн гомдолтгүй. Тэд урьдан жилдээ нэг л удаа тодруулах юм бол цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр болгон эрцгээдэг. Бүр цагийн хуваар гаргачихсан ээлжээр ирж хоёр хүүхдийн маань эргэж тойрч асарч савилдаг болсон. Тэрч байтугай хоёр ах маань нэг удаа аквариумын дэргэд зогсоод нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч хөлслөн авцгааж хөөрхийн нөхрийг минь мөрдөж мөшгөх төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлд итгэв. Том ахын бодлоор бол нөхөр маань намайг алчсан байж магадгүй гин. Тэд өөрсдийнхөө орон сууцыг барьцаанд тавиад мөрдөгч хөлсөлгөөр шийдцгээсэн гин. Энийг сонсоод миний нулимс цээлэгнээд л ирэв. Нэрээ загсанд нулимс байдгүй гэлцдэг нь ерөөсө худлаа шүү. Надад хайртай хүн өчнөн олон би тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гэдэл бодоход нулимсч багдмаар юм билээ. Яах вэ, энэ мэтэр надад тайвшрах юм зөндөө. Гэсэн ч сэтгэл зовоох юм бас тэрнээс олон байсан нь мэдээж. Загас авчуг гэж байнга шалдаг байснараа охин маань л намайг асарч тойлно. Тэр маань 6хан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тохируулж мэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бих хийгээд арай л ээжийг алчхаагүй. Заримдаа охин маань бүр хоол өгөхгүй 2-3 хоног. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Зам за намайг загас болгохдоо өөр шиг нь өлсөд өгчихгүй байх талаар бодолцсон бололтой юм. Ерөөсө хоол хүнсний хэрэг гардаггүй байсан. Зүгээр л хүн байхдаа 2 хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухс хийхэд хүргэдэг байлаа. Тийм ээ. Би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрээхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань 20 жил өхөн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлгөөсөө бов. Өөрөөр хэлэх юм бол тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй даргын ажлаа бүрмөсөн орхисон юм. Энэ үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэрэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ тухай ярьсан юм. Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахаад ажилдаа явахгүй. Гэж хэлэхэд нь би бүр игээтэй л уснаасаа үсрээд гарчихсангүй. Хүү маань хэдийний үүмүлхээ болжээ. Тэр хизээч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа 12 настай хүүхдэд баймаргүй хэвлэн яриатай хүүтэйгээ би ерөөсөө таардаггүй байсан юм л та. За минийхөө хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрээ дээ. Гэхээр оройтчихно. За яах вэ? Өнөөдөр хичээлээ тараад минийхөө гадаа тоглолбол тоглоо л доо. Гэхээр ороод ирнэ. Тэрний зөрүүд за намайг галзууруулах төгтөг байсан. Гэтэл одоо тэр биш болчихооч. Бүр нэг л биш. Хичээлээсээ орж ирэнгүүтээ шавхаатай гутлаа тайлаад зогсохгүй. Бүр тосолж тавиад гэрэн шаахаагаа өмсдөг болсныг охин маань аквариум руу хідэн чигээ улаах орхоо цацах үедээ нөгөө л өөртөөгөө ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Тэгээ зогсохгүй хүү маань гараа угааж байж цайгаа уудаг болсон гин. Тэгээ даалгавраа хурдхан шиг хийчгээд нохоогоо салхилуулахаар аваад гардаг болсон гин. Тэр яг миний өөртөө зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл шуугаан үүсгэж бөөн уйлаа майлаа болдог нь бүр таг шүү. Тэр ч байтугай нэг удаа аавда өрөвдмөр аяархан дуугаар "Аваа, би дүүгийнхээ үсийг самжихъя да"
гэж хэлэх нь хүртэл сонсогдсон шүү. Охин маань бол бүрч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа хөөрхий ээжтэйг л гэсэн үг ярьж унжина. Урд нь бол өдөржин чихэр жимс нэхэж хормоо хотноос зуран уйлж унжин эрхэлдэг байсан юм. Гэхдээ ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом авч өгөөд ханан цадна гэж байхгүй. Дахиад гэдэг үг л тэрний амнаас ундаг байсан. Тэрэнд 10 ширхэг чихэр өгсөн ч 10 уут чихэр өгсөн ч адилхан. Тэр дорн цааш нь харуулчихна. Харин одоо бол айл амтны ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хідэн чихрийг юусоо идэхгүй, юунд ч юм бэ хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал дандаа сайнаар иргсэн хувирал надад даанч таалагдаж байсан. Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа. Сүүлдээ тасаад ирэх бололтой юм. Давчуу биш, харанхуйч биш, зэврүүн биш болов. 3 сар өнгөрөхөд би хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдаж авав та гэж харамсаж байснаа ортас мартсан төдийгүй энэ бяцхан шилэн хоргоч бас өчнөө орон зайтай болохыг гүнзгий мэдэрсэн юм. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаал харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроос хаашаал бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ. Нөхөр маань өдөржин шахуу хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо өсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Оройн тэр бидний хайрын түүхээр үлгэр зохиож ярьж хүүхдүүдэд унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд байгааг би дуугаар нь санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай юусоо ярихгүй бөгөөд охин хүртэл ганцаархнаа байхдаа ч ээж гэж ганц дуурдаггүй байлаа. Энэ нь харин надад нэг л таалагдахгүй байлаа. Гэвч яа гэв? Юм болгон миний хяналтаас хэдийнэ гарчихсан. Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад уснаас хэр чадлаараа толгоогоо цохуулгаж байгаад охиныхоо өдөөс бүлтээтэл ширтэв. Намайг таньж магадгүй гэж горьдсон доо тэр. Гэтэл тон санаандгүй юм болов. Охин өдөөс минь учиргүй ширтэж байснаа. Алтан загсаа. Чи миний 3 хүслийг биелүүлээд өгөөч гэж үнэн сэтгэлээсээ гойхон тэр. Тэгээд ийм 3 хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт манай ээжийг авсаа ах буцаагаад өгөөч дээ. Хоёрдугаарт ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч. Гуравдугаарт би ээжийнхээ үр дундмаар байна. Миний зүрх хэмтрэг шиг болов. Тийм ээ, загас ч гэсэн зүрхтэй байдаг юм шүү. Тэр нэг ч удаа миний тухай аваас асуугаагүй бас намайг санаж уйлаагүй болохоор би санаа зовхгүй байсан юм. Тэгсэн. Хөөрхийн ялах хүрмэн. Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсны учрыг харин би бодоод олсонгүй. Цуглуулга гэдэг нь бол харин нөгөө чихрүүд нь л дээ. Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэлээгээд загас бол загас шүү дээ. Ярьж чадахгүй. Ярьлаа гэхэд үгүй та бодолтой. Хин нэг өрөвдөж байгаагаа хэллээ, ярьлаа, илэрхийллээ тэгэл болоо. Үнэндээ тэгэл болоо шүү дээ. Ихэнх хүн өөрийнхөө зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэхгүй хооронд ер нь ямар ялгаа байгаа юм бэ? Аквариумын загас юм боддгоо гэд та өөрөөсөө нэг асуудаа. Хэнэд ч үрж байгаа биз? Бас тэр бяцхан амьтад гунигэлдэг, ганцаарддаг, уйддаг гэвэл таны бүр хөхөөс хөх инээд хүрнэ үсттэй. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж,
уйдж байна. Гэвч энийг маань хинч мэдэхгүй байгаа нь хамгаас харамсалтай хамгийн тарчлантай байна. Өдөр хоног өнгөрсөөр л нэг мэдхэд би гонигта хүмүүн бусын ганцаардалдаа бас ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг чинь ганц хүний ч биш, бүхий л амьтны зам болтой юм. Би өөрийгөө хүү охиноо нөхрөө өрөвдөхөө болов. Тэргүй тэд маань надгүйгээр амьдрч сураад байгаа нь энэ хачин янзын хагцалдаа дасч эхлээд байгаа нь харагдаж байсан юм чинь. Найман сарын дараа загас болсноос хойш шүү те. Нэг шөнө нөхөр маань миний үе зайгүй найз эмэгтэйг дагуулж ирсэн юм. Хүүхдүүд маань дунд ахын очицгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад миний аваал нөхөртөө миний тухай шивнэн ярьж байгаад тэгэд тэд секс хийцгээсэн. Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр хачин шуналтай. Төрөмгийн янзаар эрэми ажил хийхийг хараад би бүр гайхаж орхив. Гэвч хамгийн сонирхолтой нь надад хардах, харамлах сэтгэл ер төрсөнгүй. Нэрээ шүү. Загас хүнээс ялгаатай нь бусдаас юугаач харамлдаггүй. Хүмүүс л харамж өмчөрхөг байдаг юм билээ. Тэгээд дараа нь тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань нөхөртөө хайргүй гэж уйлгнэн хэлэхэд нөхөр маань хариуд нь би мэдний угаасаа л мэддэг байсан гэх юм. Намайг загас биш хүн байхад тэр миний найзуудаас чухам энэ найзын маань л үзэж чаддаггүй байсан юм л та. Найз эмэгтэй яриагаар бол манай нөхөр тэрний 2 дахь хүн гинэ. Хөөе, битгий худлаа яриад байгаа чи. Манай нөхөр чиний унтсан 15 дахь ир шүү дээ гэж би тэсэлгүй хашгирав. Хардсан та биш шүү. Зүгээр л худал хэлсэнтэй нь эвлэрхийг хүсээгүйдээ тэгсэн. Яхав тэд сонсоогүй л дээ. Үгүй ерөөсөө хүн шиг дүлийн амьтад энэ хорвоо дээр үгүйдгээ. Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гинэ. Бодвол тэрнтэйгээ одоо хамт байгаа үсттэй гэж ертөнц дээрх цорын ганц найз маань гониглонгуй царайгаар ширвтэл ертөнц дээрх цор ганцхан хань минь энийг сонсонгуудаа ухсхийн босч дахиад секс хийхийг хүсэж байгаагаа нэг хачин дугаар илэрхийлээд өгв. Тэгсэн найз маань ч хариуд нь дуртаяа зөвшөөрч мөн л надад танил бишээр инээд алтав. Би тэдний хэрхэн дуу алдцгаахыг бүр сүулдэ би биенийхээ нурууг маачхыг алдалгүй харсаар шөнийг өнгөрүүлв. Нөхөр маань бүрэн өөрчлөгдөжээ. Үгүй ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үр цайлаа. Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичв. Тэр модны тухай шүлэг бичжээ. Бичиж дуусаад тэр аманда аяархан шивнэн уншснаа гинэт нөгөө дэвтрээ юучгүй жижиглэн урж өрөөгөөрөө нэг цацчхад гараад гүйчихв. Охин тэр цааснуудын цас болгон өөрийнхөө дээрээс цацаж өдөржингөө тоглолоо. Хүү маань яагаад үе хачин ууртай болчихдаг байсныг бас яагаад өрөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгтэл ойлгов. Бурхан минь. Гэтэл би тэрнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсан юм. Яасан дураараа байсан битээ. Би хүн байхдаа. Гэхдээ ер нь хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдаг байна гэж би өглөөнөөс орой хүртэл сэлж байхдаа ихэд бодлогошров. Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай орж ирээд ийш тийш харан хэсэг сууж байснаа гинэт босч аквариум руу дөгч ирлээ. Дэггүйтмэр санагдчихэл тээ. Тэгээд усан бодгуудаа савнаас нь ховхлон аваад нэг нэгээр нь ус руу зүлхийтэл хийж эхлэв. За ингээд би улаан ногоон шар өнгийн тэр аимшигтай хорнуудаас зүгтэн ийш тийшээ өсчиж гарав.
Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүн надаар зугаатсан юм. Гинтэл. Тийм ээ, бүх юм гинтэл болдог шүү дээ. Би бүр учиргүй ядарснаа гинт мэдэв. Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдгүй нүнэн боловч би үнэхээр ядарч үзэх ёсгүй байсан бүхний харсаар байгаад бүр туйлдж орхижээ. Загасны нүдээр би ойр дотныхоо хүмүүсийн нууц руу өнгөх болгондоо өөрөөсөө ч юм уу хэн нэгнээс заримдаа тэднийхээ өмнөөс түгшиж, ичиж, айж шаналдаг байсан юм. Хүн болгоно л хоёр дүртэй аж. Үнэн дээр тэр хоёр дүрийнхээ нэгийг л бусдад харуулахад хангалттай. Хинч өөрийнхөө сайн сайхан гэж бодсондоо бий болгосон тэр дүрэл бусдад харуулахыг хүсдэг. Тэрүүгээрэл баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаач гэсэн бусдад харуулахыг хүсэж байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг хуулах гээд нөгөө жинхэнэ дүрийг үзэх гээд байх хэрэг юу байгаа юм бэ? Би эцсийн эцэд энэ мэтчлэнгийн гүн ухааны гаргалгаанд хүрээд жирийн нэг загас биш бясалгагч загас болж орхисондоо ол зурхаж байлаа. Уг нь надад загас байх таалагдж байсан юм шүү. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэний ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй, хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй, загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдрч болно штэ. Яах гэж би ингэж өөрийгөө ч өрөөл бусдыг ч зовоож явсан болоо. Хүрхийдөө. Гэвч аквариум доторх өдөр хоногуд удаан улмал энгийн болсоор байв. Эхэндээ юм бүхэн нээлт шиг санагддаг байсан. Одоо бол үгүй. Байдгал нэг түүх, байдгал нэг амьдралыг харсаар бүр дасчээ. Хүн бишээ загас. За яалаа гэжтэй хүн. Хүн байлгүй яадаг юм бэ хүн? Би загасны тухай ярьж байгаа шүү дээ. За өмнөд ялгаагүй юм байна. Хүн ямар нэг юм дасаад ирэхээр л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар нэг юмд дасахгүй байгаагаас л ядарч байна гэж эндүрээд байдаг бололтой. Үнэн дээр бол юмд хит тасчхаараа л ядардаг юм билээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд зөөлөн буйдан дээр хэвтэж байхдаа сэрсэн юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж би өөртөө итгүүлэхийг хүсдэг боллоо. Нөхөр маань одоо ажиллаа хийж байгаа. Хөө миний өдөөс үг сөрдгөөрөө сөрөөд ууралдгаараа ууралж байгаа. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж эхэлсэн. Найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж нөхөртөө урд урдынхаасаа ч илүү хайртай болсноор шивнэж инeen. Нөхөр маань урдын л адил тэрч байтугай сексихтэй хүртэл яг урдынх шиг ээлдэг зөөлөн хിവэр үргэлжил миний хүсэлд бүхнийг захируулдаг нь бүр яг хിവэрээ шүү. Харин би хүүтэйгээ огт өөрөөр харцдаг болсон. Тойгоо бод гэж толгоор нь тогшдгоо болоод шүлгийн номнууд авч өгөх болов. Амьдрал үргэлжилсээр. Гэвч бидний амьдрал урдынхаасаа нэг л өөр. Илүү хамттай юм шиг, бас хөө илүү нууцлагч юм шиг байх болов. Ямар нэг юм алдаад эргүүлээд олж авсан хүн ахиад тэрнийг алдахыг хүсдэггүй штэ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны зүг эргэжчихчээ гэж би боддог болоод байгаа. Нэг удаа би нөхрөөсөө намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр бүр нэгийг ч үлдээлгүйгээр ярихыг хүсв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө шүү.
Хээтэй энэ хүмүүс үү? Заагас бол заяан тэхгүй дээ. Гэтэл юу сонссон гэж? Тэрний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсан юм шүү. Ах нар маань миний ханаас мөнгө нэгсэн гин. Тэд түүнийг шоронд хийж хүүхдүүд ясрамжлагчаар өөрийгөө гэсэн баталгаа гаргуулж аваад манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж сүрдүүлсэн гин. Тэд манай нөхрийн ажил дээр очиж өдөр бүр хэрүүл шууган үсгдэг болсноос аргагүй эрхэнд ажиллаа орхиход хүрсэн юм байна. Нөхөр маань сэтгэлээр унан шүн олгон шахуу ганцаараа архи удаг байсан тухайга ярихдаа тэсэлгүй ойлов. Охин харин орой болгон угаалгын өрөөнд орж суужгаад ээжээ гэж шивнэн уйлдаг байсан гин. Хүү маань математикч болохоор бүрэн шийдсэн төдийгүй энэ чиглэлээр сонгонд явж ээжээ. Тэр ийхүү миний мэддэг байсан бөгөөд мдээгүй бүх юмыг ярьж өгөв. Харин ганцхан найз эмэгтэйтэй маань хавцсан тухайгаал дурссангүй. Би ч асуусангүй. Тэртээ тэргүй хэлэхгүй гэдгийг би мэдж байсан юм чинь. Би нөхрөө өрөвдөн өөдгөө ах нартай гомдон удаан уйлав. Миний аквариум жижигч гэсэн надад бүхнийг харуулад байна л гэж би боддог байсан. 4 талын шил болохоор ертөнцийн 4 зүг 8 зохисыг харж байгаа юм шиг л санагддаг байсан. Гэвч аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө 3 өрөөнд маань өрнөж байгаа амьдрал надад харагдахгүй. Цаашлаад 4 өрөө суудснаас минь гадна олж байгаа бүхнийг бүр цаашлаад за энэ тухай бүр ярилдаггүй. Ах нарынхаа үнэн мөнийг мэдсэндээ бас тэдэнд өшрөгсөндөө уйлж тайвшраад би нөхрөөсөө ингэж асуусан юм. За чамд надад яриаггүй юм үлдсэн үү? Ингэж хэлэхдээ би мэдээж хариу хүлээгөөгүй л дээ. Зүгээр л асуусан юм. Тэгсэн нөхөр маань юу гэж хариулсан гэж? Би чиний хамгийн сайн найзтай унтсан. Энэ бүлэг ингээд дуусах гэж байна. Ерөөсөө энэ түүх ингээд дуусч байна. Нөхрийнхөө хэлсэн тэр үгийг сонсоод л надад гинэт хачин уйтгартай болчихсон юм. Юу ч өрдчлэн та гарахгүй ажээ. Би нөхрөө надад худлаа ярина гэж үннээ хэлэхгүй гэж итгэж байсан юмсан. Гэтэл үннийг ярьчихдаг байна шүү. Тэгтэл би үннийг ерөөсөө хүсээгүйгээ, ерөөсөө юу ч хайгаагүйгээ гинэт ойлгосон юм. Магадгүй юу ч ойлгоогүйгээ гэх нь илүү оновчтой байх. Миний нууцаар харсан бүхэн худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө энэ байж. Магадгүй би бусдын тухай биш, өөрийнхөө тухай мэдхийг хүссэн чинь билүү? Миний өөрийн дотор байгаа шилэн хоргондох би. Урчин над дээр замзаа дахиад хурж ирэв. Гэхдээ энэ удаад бүхнийг өөрөөс минь асуухаар шийдчихэлтэй. Тэр надаас аквариумаа санаж байна уу гэж асуусан. Би удаан бодлоо л доо. Тэгээд дахиад загас болохоор шийдээд байна. Аквариум жижиг байх тусмаа сайн шүү гэж би замзад хэлсэн. За, энэ өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн өгүүлэлэг. Зохиолч Үлзий төгс. Эмэгтэй хүн. Яг л дэлгүүрийн шинэ бараанд дугаарлан зогсож байгаа юм шиг би урт дарааллын эцэс зогсоод энэ өдрийг эхлэв. Урт дараалал зогссон хүмүүсийн хамгийн сүүлчийнх нь хамгийн өрөвдөлтөй харагддаг та. Харин энэ удаа бол өөр. Дарааллын эхэн зогсож байгаа бүсгүй л өрөвдөлтөй бас төгшөнгөө харагдана. 2 дахь эмэгтэй нүүрэнд үе үеийн тодрох айдсын сүүдэр 3 дахь бүсгүйн ам мэдэн ярих нэртэй нэгэн дуучин гэрийн дурлалын паянгаас болоод үе үеийн арилах ажээ. Надтай нийлээд яг 10 хүүхэн өнөөдөр үр хөндүүлнэ. Бид гэрэл гэгээ мутайхан энэ хүйтэн хонголд ирээд сураад олддоггүй ховор барааг нэгнээсээ өрсөн авахаар дугаарлан зогсож байгаа мэт би биенээсээ хүндийхэн атлаа шамдангуй зогсцгоно. Дэлгүүрт зогсдгоос өөр бас нэг ялгаа энд байна. Бид төлсөн мөнгөнийхөө хариуд юу ч авахгүй. Дарааллын 4-т зогсох охиныг би хаана харлаа гэж бодоод олсонгүй. Яавч 18 хүрээг үдгээ.
Ийш тийшээ харан инээмсэглэж байснаа гинтхэн л хоёр гараа зүрхэн тушаанаа авчраад уруул нь үл мэдэг хөдлөн залбирах шиг хідэнтэй үгэлснээ орох гарах хаалганы аль нэг рүү төгшөөртэйгээр ширтэх түүнийг харахаар би эндээс бушуухан зогтчихмаар санагдаад байлаа. Өөрлөө нь хараад байгааг мэдсэн бололтой юм. Тэр гинэтхэн над руу харав. Энэ нүдийг би хаана харлаа? Бодоод олсонгүй. Сүүлдээ өөрийн бодхоос аргагүй хурж ирэхгүй харцаа доошлолов. Тэгтэл тэрний өмссөн банзал миний анхаарлыг татав. Би яг иймийг авах гэж чадаагүй юм. Уур хөрмээр урт дараалалд бараг л өдөржингөө зогссон ч яг миний ээлж ирэхэд худалдагч цайнд орох гэж дэлгүүрээ хаачихсан юм. Тэр бол Францын хамгийн нэртэй бараануудыг зардаг дээдсийн гэж хэлж болохоор том дэлгүүр байсан. Үнэн гэж ёстой аимшигтай. Гэвч баяр болох гэж байсан болохоор хямдрал зарлаад хүн ихтэй байсан хэрэг. Би 3-4 ч бараа сонгочход байсны нэг нь энэ охиных шиг банзал байсан юм. Миний нилээдгүй цаг бусад хүүхнүүдийн л адил дэлгүүрт өнгөрдөг ч гэсэн тэр удаад мөн ч их харуулж билээ. Охины банзлыг хармагцаа би ойрд дэлгүүр яваагүйгээ санав. Нэрээ тэр дэлгүүр ингэхэд хямдрал зарлж байгаа юм болов уу? Франц бараанаас хүртэж чадаагүйтэй харамсан хамаг ямаа хулгаад алдчихсан аятаа урвайсан амтан гарч ирэхэд хөөрхийн нөхөр маань гудамжны сандал дээр бүр тухтайхан унтаж байсансан. Бүр хорхирчихсан. Би ингэж удаа төсгээд л инээд алдав. Хүүхнүүд ямархан нэгнээс өргөн дэрхийн ниссэн шууж шиг зэрэг давхин эргэж харав. Би эднээс хамгийн сүүлд эмчийн нүрийг харна. 9 дахь эмэгтэй үе тамхи татан уртаар санаа алдна. Надтай л юм ярих гэдэг олтой юм байсхийгээд л эргэж харах боловч үг дуугүй буруу харчихна. Уучлаарай, цаг хэд болж байна гэж би аяархан асуув. 9:30. Яасан муухай хахир дуутаан бэ? Би нэг иймэрхүү дуутай эмэгтэй хүнд дургүй. Бас болоогүй амнаас нь ямар муухай өнөр ханхийсэн гэж. Тэрнтэй ярих хүсэл минь ингээд алга болчихов. Харин тэрний урд зогсож байгаа хүүхэн миний анхаарлыг татав. Тэрийн зогсож байгаа хүүхнүүдээс хамгийн царайлгна. Үе часгийн дуугаргах бохоо үлээж, савангийн хөөс шиг бөмбөлөг хэлбэртэй болгосноо энэндээ жаахан охин шиг баярлын нэмсэглэх тэрээр надад яагаад ч юм таалагдсан юм. Тод хөрнээр будсан уруулныхан завсраар жигд сайхан шүд цугалцсан. Миний шүд ч гэсэн тэрнийхээс дутхгүй гэсэн бодол зурсхийв. Гүй нэрийн гэхэд өнөө өглөө нөхөр маань дотор чинь муухараа дэвэл энийг амандаа хийгэрээгээд ганц боодолга 5 ширхэг бох өгч байсан шүү дээ. Цүнхээ уудлаад хайлаа. Байдгүй. Үгүй хачин юм да. Уг нь яг байсан юм да. Гүй түрүүн хувцсны өрөөнд өмд гутлаа тайлж сольж байхдаа л унгаачихсан юм байх та. Гүй тийм бол бас мэдмээр юм аа. Яа харахгүй байсан. Гүй байсан да. Ирээд олсонгүй. Гүй байцаараа, гүй арай энэ хүүхэн. Би тэрнийг болгоомжтой ажиглав. Яасан айлгүй урултаан бэ? Гинт эмч гэсэн бичгтээ хаалга онгойж, хачин жонгонсон духатаад явчихв. За эхнийх нь ороорой. Эхний эмэгтэй цочин овс хийснээ аврал ирсэн нүдээр биднэр рүү эргэж хараад хөшчихв. Өөр хин ч хөдөлсөнгүй. Өрөөнд урдихаас ч чимээг боллоо. Час хийх бохны дуу чалга. Зүрх минь ер бусын чангаар гэхдээ нэг л завиуртай бүгдхэн цохилгыг би сонсов. Хэдэн хором өнгөрлөв чив чимээгүй. Тэгтэл хаалга дахин онгойж "Хөөе оролдоо" гэсэн захиран гуудаа хадаж эмэгтэйч хатгуулсан юм шиг огл өсрөн ороод явчихав. Миний хөл өөрийн ирэхгүй өвдгөөрөө нугараад доошоо суучихлаа. Энэ удаа хинч эргэж харсангүй. Дотор давчтан гадаа гармарч юм шиг гэвч өндий чадсангүй. Газар ширтсэн хിവэрээ толгоогоо өндийлгэлгүй харцаа урагшилжүүлв. Бүдүү, нарийн, урт богино, тэгш майг, борд цагаан, 9 шидийн нүцгэн хүлнүүд. Би нэг удаа зурагтаар өөр хөндлөлтийн тухай баримтат кино үзэж байсан. Киноны зураглаач мөнхүү эмэгтэй хөлийг л харуулад байсан. Үе үеийнхэн татус хийх нарийнхан хөл. Холдож ойртох кино дурангийн нэг удаагийн ойртолтоор мөнөх цагаахан хүлэн дээр үсэрсэн тусал цус маш тод харагдахад би зарс хийгээд л явчихсан.
Тэр зарсхийлт гинэт мэдрэгдэхэд өмнө минь зогсож байгаа эмэгтэйчүүдийн бүгднгийнх нь хөл цус олчихсноор харагдах шиг болов. Би хаалга саваад гүйж гарлаа. Эмнэлгийн хүйтэн харанхуй зэлүүдхэн хонглоор гүйж явхдаа би яах гэж байгаа, хаашаа явж байгаагаа мэдхийг бодохыг хичээж байв. Гинэт нэг том цонх олж харав. Хэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Нэг картал хоёр залуухан совилогч охин цонхны нөгөө булангаас над руу жигтэйхэн янзаар ширтэж байгааг нь ажиглав. Намайг өөдөөс нь асуусан янзаар харахад ч тэр харц буруулалгүй ширтсээр байв. Үг дуугүй гэхдээ бүр жигтэйхэн сэжиглэнгүй харцаар. Юу, цаг хэд болж байна? Гэж би цаг хэд болж байгааг мэдэх гэсэндээ биш, тэдний харцнаас эвгүрхсэндээ асууж орхив. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ урайтай Түлээжүү дэмжиж ажиллаж байна. Түлээжүү брендийн Улаанбаатар хотын 21 салбар 400 гаруй ажилтан зөвхөн танд зориулан өглөө болгон мастер нарийн бовчдын гараар уралсан 400 гаруй нэр төрлийн Европ бэкерийг хамгийн өндөр чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Түлээжүү кафе хэлбэрийн концепц бүхий орчин үеийн интерьер дизайн, 5 тухтай орчинд олон улсын стандарт үйлчилгээ чанартай бүтээгдэхүүн, онцгой хамтыг мэдрүүлэх уур амьсгал таныг хүлээж байна. Улаанбаатар хотод 21 салбартаа үйл ажиллагаа явуулдаг. Та хэрвээ лавлаж асуухыг хүсвэл 75 75 75 10 утасны дугаараар за мөн www.tlgc-ийн Түлээжүү Mongolia Facebook хуудасаар зочилж болох юм. Түлээжүүдээ баярлалаа. 10 хагас гэсний охид би рүүгээ харав. Би энэ хариултыг сонсоод гинэт сэхээ орж буцаадгүй. Сүүлд мэдэхнээ би хөл нүцгэн зогсож байж л дээ. Өглөө гарахтаа яарад эмнэлэгт өмсөх гэрээ оловчоо орхичихсан. 10 хүүхний дунд эмнэлгийн 3 уловч оногдсон болохоор би ноосон амьстайгаа зогсож байснаа мартаадгүй ч гэж. Эргээд очиход надаас гадна 4 эмэгтэй л үлдсэн байв. Хөөх ийм хурдан байдаг юм уу? Хаалга онгойж, ягаан цамцтай хүүхэн гарч ирэв. Нулимс будаг хоёрт халтарцсан нүрээ нуус хийж, жишүү харан тэрнийг сувлагч эмэгтэй түшжээ. Бид тавуула тэрнийг харахгүй хичээж байв. За, одоо ингэж явчих чадах уу? Ингэж хэлэнгүүтээ сувлагч хариу хүлээсэн чгүй буцаад орчлоо. Ягаан цамцад аажуухан нэг ураг шалгаснаа гинэт надаас зуураад авлаа. За өөр нарилаагүй байгаа нулимстай бүлцгэр нүдтэй харцсан тулгармагц. Миний ч хоолой зангираад явчихав. Юу, таныг нөхөр чинь хүлээж байгаа юу? Ааха. Тэр нь тусалж байхдаа би гинэт ээжийнхээ тухай бодлоо. Би бараг 8 нас хүртлээр ээжээрээ хувцас өмсүүлсэн юмдаг. Гутлынхаа үдээсийг бол юр үдэж чаддаггүйсэн. Юр танихгүй хүний хөлнөөс барьж аймсын өмсгөж дотор хувцсын сэжиглэж цээрлэлгүй авч өгч байхдаа би өөртөө таалагдж байгаагаа гинтхэн мэдрэв. Өөрийнхөө гадуур хувцсыг би тэрнээс ч удаан өмсөд эмэгтэйг түшин хизээний дотны хүмүүс шиг бие биедээ наалдан гараасаа барилцаж явсаар эмнэлгийн үүдэнд ирлээ. Цагаан машин. Ингэж хэлээд эмэгтэй өлгүүрийн дэргэд сууж үлдэв. Би ийш тийшээ харан хэсэг зогслоо. Аваа тайвширчгаж, дотор уучирчгаж. Тэгээд яаралгүй явж гадагш гарав. Ямар ч нөхөр, ямар ч цагаан машин алга. Бям гариг болохоор өнөөдөр эмнэлгийн доторч гаднч ил хул. Би хэсэг зогсож байгаа дотгош оров. Хааччдаг байна. Гэхдээ ягаан цамцтын нүүр цамцтайгаа баг зэрэг адилхан болоод ирэв. Би өөрөө ирэхгүй нүүр бурууллаа. Тэр хэсэг төгдчихснэ. Яана, миний дүүгээ оочор болчих үедээ за одоо буц гэж ядрангуй өнгөөр шавдуулах маягтай хэлв. Би тэрэнд баяртай гэж хэлв. Өөр юу хэлэх вэ те? Ингээд би дахиж таарлах болов уу? Энэ амьдралаас хүн заримтаа зөвхөн ганц удаа, зарим хүнтэй нь бол өдөрт 10 удаа уулзсаар буцах юм да. Би тэрний хойноос минь харж байгаа харцны эврүү дулааныг мэдрэн аажуухан алхлаа. Өнөөх дэгжин банзал тохин өөдөөс ирж явна. Урт тоосортой ганган цүнхээс авчуулан өнгөрөхдөө миний харцыг анзаараагүй дөрүзүүлнэ. Гэвч өөрлөн шохоорхонгоо хараад байгааг дэндүү мэдэрснээ нь доогтойхон зурсхийсийн нэмсгэлээс нь би мэдлээ. Бүхэл байдал төрхөн тайван хэвийн юу ч болоогүй юм шиг. Бүр юу ч болоогүй юм шиг. Би өөрөө ирэхгүй эргэж харав.
Гоё банзал нь үрчиж гэж. Гоёос цаашгүй дэмшивтэй. Аваагүнч болж. Би дотроо дургуйлхан бодлоо. Би энэ охинд нэг л таагүй хандаад байгаагаа мэдэрч өөрийгөө гайхав. 3 хүний дараа миний ээлж. Нөхөр маань ингэхэд хаана үлээж байгаа юм болоо? Сая гарахтаа би арай өөрийнхөө нөхрийг хайчхад ороод ирсэн биш байгаа та. Би уртаар санаа алдав. Одоо надад хэн эргэж харж байгаа нь хэдийнэ сонирн биш болжээ. Нүдэ анаад нөхрийнхөө гарыг бас уруулын төсөөлөн бодов. Тэр дандаа миний хамар дээр үнсдэг юм. Яа. Ямар хэцүү юм бэ? Болио л да эмчээ. Толгой иргэм зовлонтой дуу эмч гэсэн бичгтээ өрөөнөөс хатав. Хамаг сайхан бодол минь хийсч орхилоо. Гадуур хувцснуудаа хийсэн уутан, тор, том борд сүнх хоёроо бидний дэргэд орхихгүй заавал авч орно гэж зүтгээд совилогчд загнуулсан ихчийн дуу мөн байна. Би өөрөө ирэхгүй сүнх рүү харлаа. Юу байгаа юм бол тоо? Их мөнгөтэй явсан болов уу? За. Эмэгтэй хүний цүнхэнд юу эсэл байлаа да. Манай эгч гихтэл жижигхэн ширэн цүнхэндээ нөхрөөсөө бусдын л багтаачдаг юм. Толгой өвдлөө гэхээр им гаргаад ирнэ. 9 шидийн им байна тэр цүнхэнд нь. Нэг удаа бид хоёр гудамжинд явж байтал генет миний хамарнаас цус гарчхав. Тэгсэн эгчийн нөгөө алгын чинээ гэж хэлж болохоор бяцхан цүнхэнд бүтэн бодол хөвөн явж байсан шүү. Хинэдтэй амтан. Яаж багтаадаг юм болоо? Бодог шунх төрөвч түлхүүр үзэг дэвтэр. Охиных нь өгсөн жижигхэн чихмэл бамбрууш, хамрын дааван алчуур цаасан алчуурнууд, зарлалын сонин зурагтын мэдээ, хүүхдүүдийнхэн зурагтай савхин жижиг хавтас өсний хавчаар, нөхрийн цамцны товч гялгар уутан тор, төвфлийн өсгий хугарах юм бол наах цав. Өөр бас юунд хэрэгтэй юм бүү мэд жирэмсэг хүүхний биеийн галбиртай харандаа үзүүрлэгч, анхны шөнийн дурсгал болгож өгсөн гих хөргөө ахын маань нэрийн ихний үсгтээ хиймэл суудан шигтгээтэй бөгчний бяцхан хайрцаг бэлгэвч ухаанлий. Юу байдаг гэж санана. Муу хүүхний цүнхэндэл зүү утас байдаггүй гэж ихч маань ярих дуртай. Тэгээд ч өөрөө хэдийгээр хүүхд цүнхэндлэн барьж үзээгүй боловч үргэлжил өнгийн утастай жижигхэн хөөхөн сав авч явдгийн. Тэгээд тэр нь ихэвчлэн өөрт нь биш өөр бусад хүнд л хэрэг болдгийн билээ. Харахгүй шүү дээ. Эмэгтэй хүн юм чинь. Эмэгтэй хүн л бусдад хэрэг болох юмыг өөртөө агуулж явдаг. Эмэгтэй хүн л бусдын төлөө амьдардаг үсттэй. Магадгүй энэ эмэгтэйн том бор цүнхэнд тэрнээс ч илүү юм байгаа биз. Том тусмал хэрэгтэй юм цөөн байгаа да. Би ингэж бодоод инээмсэглэхгүй байж чадсангүй. Манай эгчийн хуулиар бол эмэгтэй хүн юунд ч бэлэн явах ёстой гэдэг. Бүр юунд ч. Гэхдээ жинхэнэ эмэгтэй бол шүү. Би дотгошоо ороход бэлэн эсхэ мэдэхгүй байлаа. Дуурахгүй байж тэсэх болов уу? За дугарлаа гэхэд уйлж хашгирлаа ч гэсэн гараад ирэхэд минь хинч байхгүй ах юм чинь. Би хамгийн сүүлчийн хүн нь. Эмчээ. Ээж яана. Ийн хашгирах дунд хамаг бие зарсхийгээд явчихв. Энэ бүхэн бошоохон дуусаасай. Хурдхан маргааш болоосай. Генетх нь надад халуураад байгаа юм шиг санагдаад явчихв. Юу цагийг толж гин гэж урдах эмэгтэйгээс асуулаа. Гэвч хариуг нь сонссонгүй. Тэр хэлгшгэл болсон. Үгүй дуграагүй ч байж магадгүй. Ямар боловч би цагийг толж байгааг мэдэж чадсангүй. Тэрний гарт дуусах төгсөн тамхины хайрцаг харагдана. Үгүй ер нь яагаад тэрэнд тамхиа болооч гэж хин нэг хүн хэлэхгүй байгаа юм болоо? Би уцаарлан бодов. Тэгээд ам ангайтал надаас дуу гарсангүй. Миний гар цэв хүйтэн болчихооч. Уг нь саяхан л халуураад байх шиг байсан. Хамаг бие минь чичирч эхэллээ. Тасралтгүй богц ажиллагч, тасралтгүй тамхи татагч хоёр хал зөөдөөсөө хараад суун. Одоо бид гурвал үлдсэн. Эмилгээс гэртээ ирэх замдаа би нөхөртөөгөө нэг ч үг дуурсангүй. Автобусны цонхоор байшин барилга, зарлалын самбар, ер юм бүхнийг анхааралтай харж явлаа. Өнөөдөр бусдаасаа юугаарч өөр биш өдөр юм. Гомагачна. Гэрээхээ босгоор алхангуудаа би цонхны дэргэд очиж суулаа. Эмч битгий хэвтэрэг исэн юм л да. Нөхөр маань өрөөнд дотуур үгэд дуугүй хойлохно.
Уг нь эмч надад л ингэж нааш цааш алхахыг зөвлөсөн. Тэр намайг өвдсөн байх гэж зовсноосоо илүүтэй өөртөө дуурахгүй байгаа шаналсандаа ин холхиж байгааг би мэдчихвэлаа. Би цонхондоо наалдан нүрээ улам бүр буруулж нөхөрлүүгээ нуруугаа харууллаа. Яг манай цонхны дор 2 охин дээс тоглож байна. 7-8 орчим настай л болов уу. Нэг нь миний багада өмсөх дуртай байсан шиг эрвээхэ бүчтэй хар гялгар гуталтай юм. Хэрвээ энэ хүүхэд төрсөн бол тэгээд бас эмэгтэй байсан бол би яг ийм гутал авч өгөх байсан гэсэн хачин бодол гинэт зурсхийв. Би өөрөө ирэхгүй нэмсгэллээ. Ер нь 100 их сайхан уйлрал шүү. Хүүхдүүдийн дуу цонхоор орж ирээд л. Гинэт нөгөө 2 охины нэг нь унчглаа. Уйлж гарах нь тэр өвдгөн шалбарчгаж. Би багада үргэлжил гүйж явдаг. Гэхдээ даанч ингээд дандаа унчдаг хүүхэд байсан. Энэ тухай санамгц үнэхээр өвдөг хорсох шиг болов. Урд байшинг тойроод нэг эмээ гараад ирлээ. Таягтай. Дээлтэй, бөхтөр, жинхэнэ эмээ. Тэрээр майжигнан алхасаар хөгшчүүлэл голдуу нарлаж амардаг урт модон сандал дээр суугаад ав. Хараачаар ганц бие болтой юм. Өвгөн нь лав айл эрт өнгөрөөдөө. Гэхдээ ер нь явж энэ муу сайн хүүхнүүд л ам бөхтэй улс шүү гэж ээж яриад байдаг ортой юм биш үү? 9 шидийн юм үзээд л байгаад л байдаг. Манай энэ гудамжинд л гэхэд 20 димээ салхилж үзэгддэг. Гэтэл 4хэн өвөө байдаг. Сонин шүү. Хөөхөдөө. Аяг цайгаа хуваагаа дуучих хүн гүйтлэн гэдэг хичнээн хэцүү болоо. Өглөөс эрэхтэл халуун амьсгаагаараа өөдөөс төөнж байдаг хань нөхөр нь үгүй болчхоор хүн жинхэн өмчөрдөг бах та. Бүхэл бүтэн хүн байж л байсан хүн байхгүй болно. За яах вэ? Энэ хүүхэд ямар ангир шар уургийн минь хөөхж амьсгал биеэрээ намайг төөнсөн ч биш дээ. Хараачгүй үзээчгүй юмны хойноос харуусаад яадгийн. Хүүхэн болгон л үр хөндүүлдэг штэ. Өвдөгнийх нь өвчин намдсан бололтой өнөөх охин байдгаараа нийчгсэн гүйж авна. Найз нь араас нь бөөн шороо цацаад л салхинд өнөөх нь эргэж өөрийн дараад л ёстой нэг заваарч өгч байна. Дахиад унчвал яана. Тэгвэл энэ өвдөг нь бүр хорсон доо. Хүүхдээ гэж. За тэр хүүе. Өө яасан ч бойтог юм битээ. Яасан хаширдгүй. Гэхдээ энэ нөгөөх нь ганц ч унаагүй байхад хацгүй амтан. Дэггүй хог. Ойланхаа. Яасан ууртай юм битээ. Яана мангарч хамаг нүрэ халтартуулчихлаа. Хөөх, эн ч одоо хин бэ? Юу амир? Яана. Хажуу айлын алтнаа. Гүн яахаараа дандаа ийм хачин гялгар овцсон өмсдөг байна. Яасан ч богнох юм битээ. Гэж аахан бүхийх юм бол айгүй бол яг ийм гялгар дотоочтой байгаа та. Би нээчхв. Сэтгэл нэг л уучраад явчихлаа. Нөхөр маань зог тусаад над руу харан одоо л нэг цэлмхэн гэж бодсон бололтой бөөн нэмсэглэл болсоор дөхөөд ирэв. Би бошуухан шиг нүрэ бараалгаад ахин цонхор шагаав. Хөөхий нөхөр маань ургаа мод шиг тэр дорой хөдөлгөөнгөө болов. Өчигдөр оройжонго би уйлсан. Нөхөр маань юу ч хэлэхгүй тамхиа татаад л тэгж арга нь барагдсан аяархан дуугаар за болил доо бүх юм болоод өнгөрнө. Маргааш орой гэхэд чи энэ бүгдийг мартчихсан байна. Бүр ортаас мартна гэж дүлсхийн хэлж үлээ. Тэгэд надад анх удаага ерөөсөө өөрт минь хамаагүй тустай хүн шиг мэдрэмж төрүүлсэн. Тэгсэн тэр үнэн хэлж шүү дээ. Одоо бүх юм өнгөрчихсөн. Болоод өнгөрчихсөн. Миний юу ч өвдөхгүй бас би айхгүй. Хамгийн гол нь өвдөхгүй байна. Гэхдээ би одоохондоо нөхөрлөгөө нэмсгэлхийг хүсэхгүй л байлаа. Угаасаа тэр миний өмнө ингээд царайчлангуй зогсож байх нь надад сайхан байдгийн. Ягаад ч юм би тэрнийгээ зовоох тусам тайвшраад байх шиг санагддаг. Уг нь бид хоёр энэ хүүхдийг үгүйхийг ямар ч шаардлага байгаагүй юм. Гэвч яг энэнтэйгээ адилхан төрүүлэх шаардлага ч бас байгаагүй.
Тэгээд ч орчин үед ихэнх гэр бүл манайх шиг ганц л хүүхэдтэй байхыг чухалчилдаг болсон. Хин мань хүүхдэд хайртай, ахин хүүхэд хүсч байсан нь үнэн ч бидний төлөвлөгөөнд одоохондоо огт тусгагдаагүй байсан хэрэг. Ердөө л энэ. Хотын амьдралд урьдчилан төлөвлөхгүйгээр туулж болдоггүй юм асар их. Гэвч хотын амьдралд л төлөвлөөгүй юм их гарах юм да. Хөл хүнд болсноо мэдсэн анхны өдөр нөхөр бид хоёр хачаа их баярлсан. Охиноо дүүтэй болгох нь гэдэл. Одоо энэ хүүхэд чамтай адилхан байх болов уу? Надтай адилхан байх болов уу? Гэж нөхөр маань урагшхой шалхаад л. Нөхрийн маань хувьд хүүхэд хинтэй адилхан царай цустай байх нь их чухал юм. Охин маань надтай адилханд тэр цаанаа л тааламжгүй ханддгийг би мэднэ. Тиймээс би одоо нөхөртөө өөр шиг нөтгөн хар хүмсэгтэй өндөр сайхан хүү төрүүлж өгөхийг маш их хүсэж байсан. Гэвч маргаашнаас нь л би өөртөөгөө зөрчилдөж эхэлсэн юм. Би удахгүй тушаал ахиж хилцсэн дарга болох гэж байгаа юм. Хэрвээ хүүхэд төрүүлээд гэртээ суучих юм бол гинэд энэ тухай бодоод айж эхлэв. Үргэлжийн ажил хэрэгч дайчин төрхөө гинтэл өөрчлөөд хүүхдийн даав уугааж модон сандал дээр эмээ нартаа суугаад л ингэж бодохоор бүр би зарсхийх шиг болсон. Би бүтэн 2 сар шийдэж чадсангүй. Ажил дээрээ очихоор төрүүлмээргүй ч юм шиг, гэртээ ирэхээр төрүүлчихмээр ч юм шиг. Нэг л шөнө би тэрэнд хайртай болж эхэж байгаагаа анзаарсан юм. Хэвлий дээрээ гараа тавиад зөөлөн илж байтал нөхөр маань гинэт миний чихэнд надтай адилхан царайлаг залуу байгаа да төрүүл гэж инээмсэглэн шивнэлээ. Яг тэгэхэд би шийдсэн. Үгүй. Аав маань хормынхаа яг маргааш осолд орж нэг гараа тайруулснаас хойш манай гэрийн бүх ачаа ээжд ирсэн юм. Аав орой болгон шахуул тайруулсан гараа харж уйлдаг, мэдээж халамцсан. Харин ээж орой болгон л аавд нэг гаргүй байтгаа 4 мөчгүй хүн байдаг гэж штэ. Яагаад нөгөө манай ажлын дулмаагийн наагцсан шүү дээ? Гэдэл уйлаг болсон түүхээ давтаж ярина. Харин намайг дунд сургуулаа төгсдөг жилийн цагаан сараар аав маань намайг бүр охин биш хүү гэж ээжтэй маргалдах дээрээ тулсан тийм согтуу байх та. Чи битгий хүн маллаад бай. Дулмаад наашаа гих нагаз ах байтугай энэ минь гих эгчдүүч байдгүй гэж байна лээ. Гэж хашгирснаас хойш ахаад нэг ч удаа 4 мөчгүй хүний тухай баатарлаг домог дурсагдаагүй юм. Ээж маань 3 хүүхэд өсгсөн. 4-р нь аав. Харин би отгоно нь. Яаж 3 хүүхэд өсгсөн болоо? Би бүр 40 хүрэх гэж байхад нь төрж байд шүү дээ. Ингэхэд намайг яаж үгүй хийчихээгүй юм бол? Ийм амархан байдгийн бол би ч гэсэн төрөхгүй гэж болох л байд шүү дээ. Би уртаар санаа алдав. Гар минь хөлөрчгөж. Гэнэт нүдний буланд нэг эр эм 2 үзэгдэв. Жуухан алхацгаана. Энэ хавьд өөр үзэгтэйг улс байна. Нөхөр нь манай байшингийн дээвэрлүүл болтой дээшээ заагаад энийг этгэв. Бүсгүй гарын дагуулan харснаа бас л инээмсэглэж байна. Хоёулаа удаан зогслоо. Тэгснээ бүр энээлдэж гарав. Тэнд яг юу болоод байгаа юм болоо? Эмэгтэй нүдэнд их дулаахан нэг л дотн царайтай юм. Тэрний юу нэгтлээ миний анхаарлыг татаад байгаа бүү мэд. Би тэр эмэгтэйгээс харц салгаж чадахгүй байв. Манай уртсны хідэн хөгшрүүлийн санаачилгаар хүүхдийн тоглоомын талбай дээр саяхан машин дүрэн ил засгасан. Илсэн уулан дээр бужигнах хүүхдүүдийн хажуугаар өнгөрөхийн үест нөхрийнх нь гар утас дуграв бололтой уцаар ирлаа. Гараа зангаадал толгоогоо бариадал ахиад л гараа зангаадал үнэхээр чухал юм ярьж байгаа нэлт. Ирчүүдийн чухал ажил ямар дуусах юм биш. Хүүхэн нөхрийнхөө царай руу харж хэсэг зогссноо эрхэш залхав бололтой илсэн дээр тоглох хүүхдүүдэд дөхөж очив. Бараг 3 хорон өнгөрөв. Радиогоор Улаанбаатарт 14 цаг гэж зарлалаа. Би цонхон дээр бараг хагас цаг суучихсан байна шүү дээ. Өнөөх эмэгтэй хажуухан бүх хэлсөөр илс хашсан модон хашлага дээр жигтэйхэн болгоомжтой суулаа. Тэгтэн л би бүхнийг ойлгов. Энэ хүүхэн чинь хөл хүнд юм байна шүү дээ. Би амьсгаагаа төгжин байж хүүхний зүг нүдэ нийлгэн ширтв. Ягаад ч юм зүрх түргэн цохилж эхлэв. Би ч одоо яах нь вэ?
Эмэгтэй цүнхээ уудлан тойл гаргаж ирснээ өөрийгөө удаан гихчин шинжив. Дараа нь толио далд хийчгээд хөлөө урагш чийгээд яг л гэртээ байгаа юм шиг тоглов. Хүүхдүүд урдийнхаасаа ч илүү шуугилтан нөхөр нь чухал ажлаа яриад л байлаа. Эмэгтэй цүнхнээсээ хідэн чихэр гаргаж ирж хүүхдүүдэд тарааж өгснөө. Өөрөө нэгийг задлаад амандаа хийлээ. Тэгмэгцэн би өөрийн ирэхгүй чихрэдээд л суугаад л баймаар. Гэхдээ яг тэрэн шиг тайван инээмсэглэн суугаад л баймаар байгаагаа ойлгов. Нүрээ бараг цонхондоо наачсан миний шуналтай сонин харц нөхрөө маань хэрхэн айлгаж байгааг ч мэдсэнгүй. Тэр жаргалтай сайхан эмэгтэйг хараад л чив чимээгүй суусаар байлаа. Нэг мэдхнээ би яг тэрэн шиг хэвлий дээрээ гараа тавиад ямархан нэгийг чагнах шиг баг зэрэг гэлж ичгсэн сууж байна. Хэвлий биеэс минь халуу оргихч шиг. Гэнэт нулимс минь урсч эхэллээ. 1999 оны 4 сарын 15. За ингээд энэ хүрээд гайхалтай зохиолч Үлзий төгсийн маань 2 өгүүллийг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр Үлзий төгс зохиолч маань маш гоё тийм эмзэг мэдрэмж, дотоод ертөнцийн гүн сэтгэл зүй илэрхийллийг гаргаж чаддаг гайхалтай зохиолч. Түүний зохиолууд, яруу найргууд нь бидэнд маш дотн сэтгэл төрүүлдэг. Тэгэхээр энэ 2 өгүүлэлт бас эмэгтэй хүний 2 төрөл, одоо 2 янзаар 2 талаас нь ч гэх юм уу харуулсан байгааг та нар маань бас хамтдаа сонслоо. Тэгээ өөртөө төрсэн сэтгэлдээ үлдээгээрэй. Аквариум гэж зохиол бол бид одоо аквариум гэж зүйлийг маш цэвэрхэн бидэнд их гоёмсог харагддаг тэр зүйлийг дандаа гаднаас нь дотор нь байгаа загсыг ажиглаж идэг бол эмэгтэй хүний тэр цэвэрхэн гоёмсог ба магадгүй баг хамгаалттай юм шиг харагдаж байгаа тэр дотоод ертөнцийг аквариум гэж зохиол гаргасан гэж одоо бас шүүмжлэгчид хэлсэн байдаг. Тэр зохиолоор бид амьдралынхаа туршид одоо хүний тухай мэдхийг хүсдэг боловч өөрийнхөө тухай өнгөж хардггүй бас хүнд мэдэж болох нууц мэдхгүй өнгөрсөн дээр зүйл гэж хүнд байдгаа гэдгийг маш сайхан илэрхийлж гаргасан зохиол юм аа. За саяны уншсан эмэгтэй хүн гэж зохиолоор бид эмэгтэй хүнд тохиолддог бас л амьдралын хэцүү, ээдрээтэй заримдаа өөрийнхөө хүслийг юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй болдог тэр бүх зүйлийг хамтдаа нэгэн хорон бас дайраад өнгөрлөө. Тэгэхээр тэр бүх юмд бэлэн байгаараа гэж хэлдэг эгчийнхэн тэр жижиг цүнхэн дотор байгаа зүйл эмэгтэй хүн олон хүүхэдтэй ээж байхын тулд, хань байхын тулд тэгээд дээрэс нь бас нийгмийн нэг эдис байхын тулд, ажилтан байхын тулд энэ бүхнийг хослуулж явахын тулд тэр эгчийн жижигхэн цүнхэн дотор байгаатай адилхан маш олон зүйлийг гаднаас нарахад мэддэхгүй юм шиг мөртлөө онгоолгоод үзэхэд тийм их юмыг бид бас дотроо агуулж явж байж эмэгтэй хүн байдаг юм байна. За ингээд зохиол гэдэг бол бидэнд дандаа тийм бодох, ухаарах, эргэж явах, ирээдүг бодох, одоо цагаад үгнэхэд тус болдог зүйл. Тэгэхээр энэ хорон мөчийг өгдөг сайхан зохиолчдоо, за мөн сайхан зохиолын уншсан Үлзий төгс зохиолчдоо маш их баярлалаа. Та бүхэн маань сэтгэлээ үлдээгээрэй. За шинжлэх ухаан таны мэдхүү одмон дөр сувг авран зохиол таартай үзэх сонсогчдоо дэлхийн шилдэг 50 өгүүллийг нэвтрүүлгээ хүргэлээ. За нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн одмон дөр сувг, NTV телевиз болон одмон дөр радио 83.3 107 гэсэн хост төлөвлөгөөнөөр хүлээвч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи за мөн өдөр бүр шинээрээ төлөв шүү маань дэмжиж ажиллалаа. Мөн Agora Premium Flower цэцгийн дэлгүүр маань сайхан цэцгээрээ биднийг чимлээ. За ингээд дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээвсэн Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан
танин мэдхгүй Монголд ялах болтугай.